сурагчдаа суудалтаа өөрт хамгийн тухтай байдлаараа суугаарай. Одоо нүдээ зөөлөн анаад амьсгалаа удаанаар аваад удаанаар гаргаарай. За дахиад нэг удаа амьсгалаа удаанаар аваад удаанаар гаргаарай. Өнөөдөр бол 2026 оны 1 сарын 23-ны өдөр. Гадаа бага зэрэг салхитай хүйтэн байна. Эсвэлтийн ерхий шалгалт болоход ердөө хичээх ёстой хэдхэн сар үлджээ. Чи next step-ийн хаалгаар гараад гэртээ хараад хичээлийн ширээний ард дэвтрээ дэлгэн суулаа. Чи өөрийн үнэнтэйг нүүр тулж мэдэхгүй, ойлгохгүй байгаа зүйлсийн жагсаалт хүчин эсвэлтийн ерхий шалгалт гэхэд эдгээрийг бүгдийг нь мэддэг болчихсон байна гэж өөртөө амлалт өглөө. Хичээл орлоо. Чи ангидаа алхан орж ирлээ. Урдын лайдал ангийнхан чинь хичээлээ хийх нь хийж, маазарч тоглох нь харагдана. Чи дэвтэр номоо дийлгэн өөрт өгсөн амлалтын дагуу хичээлээ эргэж буцалтгүйгээр шамдан хийж эхэллээ. Нэг л мэдхэд Валентины өдөр болжээ. Харж явдаг хайртай хүндээ хичээнгүйлэн захиа бичиж шоколад аваад өөрийн биеэр өглөө. Чи их сандарч байна. Гэхдээ зүгээр. Аль хэдийн цагаан сар болчихжээ. Энэ тэндгүй буу занхалж хичээлээ чумартан хэд хоног айлссан байна. Цаг хугацаа аажмаар урагшлана. Чи төлөвсөн ёсороо хийх ёстой зүйлсээ хийсээр л байна. Чамайг хичээж байгааг харах эргэн тойрныхын чинь чамд маш их итгэж байгааг чи мэдэрч байна. Дөнгөж сайхан л хацар хөлдөөн байсан хүйтэн өвөл одож хайр дагуулсан хавар ирлээ. Өвсний соёо газраас цухиж өнгийн цэцгэс дэлгэрнэ. Яэш дөхөх тусам цаг хугацаа улам урдан өнгөрхийн сацуу чийч хичээсэн хിവэр. Өмнө жилийн шалгалтын материалыг өөртөө үнэнчээр цаг тавиад хийж үзлээ. Эргээд засахад сансан оноогоо арай л авч чадсангүй. Гэхдээ дахиад жаахан л хичээх хэрэгтэй. Гол нь зогсож болохгүй. Өнөөдөр чиний төгсөлтийн баярын өдөр. Өглөө эртлэн босоод формо цэмцгэр гихчин өмсөд хамгийн нандин тэр нэгэн хүнээр хонхоо ингэртэй зүйлгэж байна гэж төсөөлөөрэй. Үеийн анд нөхөд чинь хонх цохиж төгсөлтийн дуу дуулж байна. Чи ангийн найзаа хөтлөн дурсам хичээл рүүгээ орлоо. 1 2 3 зөв суугаарай гих бага ангийн багшаа хараад томоогүй насны дурсамжуудч сэтгэлд тоторно. Хичээлийн төгсгөл гэхэд багш сурагчид бүгд нулимс дүүрэн нүдтэйгээр хичээлийг дуусгалаа. Тийм ээ. Энэ бүхэн сүүлчийн удаа. Ээш болоход ердөө 2-7 хоног үлдлээ. Нар хэдийн шингэж
чи ангидаа ганцаараа өнгөрсөн бүх хугацаанд жаргалтай, зовлонтой, хичээсэн, шантарсан тэр бүх өдрүүдийг эргэцүүлж байна. Өөрөөсөө дахиад нэг асуугаад үзтээ. Чи эсэлтийн ерхий шалгалтанд бэлэн үү? Хийгээд байгаа хэрнээ ахихгүй ч байгаа юм шиг. Хайртай хүмүүсийн итгэлийг алдчихвал яана? Яг шалгалт руу орсон чинь мэдхгүй зүйлсэвэл яана? Хацгүй өдөр минь таарч хуйдэ гэсэн бодлоод толгойд чинь эргэлдэж байна. Гэнэт хаалга онголоо. Валентины өдрийн хариу цагт иржээ. Захиагаа нээн уншихад зүрх чинь лүк хэмээн цохилно. Хамгийн гоё нь тэр юу гэсэн гэж? Чамайг өдөр бүр хичээнгүйлэн хийж байгааг хараад үргэлж чамаар бахархдаг шүү. Өөрийгөө дутуу байна гэж голлгүйгээр өөр тавьсан зорилго руугаа тэмүүлээд л яваарай. Яшийн дараа уулзъя. Үүнийг уншсны дараа эсэлтийн ерхий шалгалт зүгээр л амьдралын нэг хэсэг шүү дээ. Би үүнийг чадна гэж чи өөртөө хэллээ. За 2025 оны эсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 18-ны өдөр 10 цагаас түүхэн хичээлээр эхэлнэ. За энэ жил нийт 39,000 орчим шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд бэлтгэл ажил 100% хангагдсан хэмээн боловсролын хөдөлгөөний төвөөс мэдэгдлээ. Өнөөдөр эсэлтийн шалгалтын өдөр. Сүүлийн удаа дүрм товцаа цэмцээдл өмсөд аав ээжтэй өмсүүлэхэд тэдний чамайг харах харцнаас дэндүү их хүлээлт хайр мэдрэгдэж байлаа. Ингээд чи шалгалт өгөх сургуулийн зүг алхлаа. Яагаад ч юм гадаа нэг л өр. Нар зөвхөн чамруул тусаад байх шиг, шууд зөвхөн чамайг л тойрон жиргээд байх шиг. Сургуулийнхаа гадаа ирлээ. Хүүхдүүд цовон зогсож байхва шалгагч багш нарт бүртгэлийн хуудасаа шалгуулж байна. Чи ч тэдний адил шалгуулад шалгагч багш амжилт хүсье гэхэд чи хазар хэлбэх зөөлөн салхийг сүүлийн удаа мэдрээд сургууль руугаа орлоо. Шалгалтын ангидаа суудлаа эзлэн суулаа. Иргэн тойрнооны ажи бүгд л их бага хэмжээгээр сандарч байгаа харагдана. Урд хан дээрх ханы цагийг ажвал шалгалт эхлэхэд ердөө 3 минут үлджээ. Эхлэх дөхөх тусам чи өөртөө эргэлзээд явах шиг. Сүүлийн удаа амьсгалаа удаанаар аваад удаанаар гаргаарай. Ахин нэг төсөөлье. Чи энэ хүртэл бүхнээ дайчилж хичээж ирсэн. Өнөөдөр бол 12 жил юу сурч мэдснээ өөртөө болон хайртай дотны хүмүүстэй батлах тэр нэгэн өдөр. Чи энэ мөчийн төлөө л олон хоног нойр хоолой хасан байж өнөөдрийн өөрийгөө бүтээсэн. Хоромхон зуурын сандарлаас болж өөрийн хөдөлмөрийг өгөөхгүй тулд төвлөр, тайвшир, өөртөө итэг. Тийм ээ, чи чадна. Хонх дуурахад эсэлтийн ерхий шалгалт эхэлж, чи нүдэнээ шалгалтаа хамгийн сайнаараа хийх болно. Чамд амжилт хүсье.